Сайн байцгаана уу? Сайхан зусаж байна уу? Би нэг энэ үгийг хэлэх гэж л. Уул нэг бэлтжиж гарч ирдیں۔ Тэгэл энэ дээр гарч ирэхээр л зусах гэдэг үг дээр л аммаа нэг сонирн болчиход байдیں۔ За. Эзний өрөөл бэлгэм дүүрэн байна уу? Амен. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн туршидчсан эзний ивэл бидний дээр бэлгэм дүүрэн байлаа. Юу гэвэл бид өглөөний залбирлаа хийсэн тий. Үүрийн залбирал хийгээд 6 цагаас ирж бүгдээ хамтдаа залбирцгаасан. Тэр цаг мөч надад үнэхээр гайхалтай сайхан цаг мөч байсан. Тэгээд 5 дахь оройно бас залуучууд бид нар залуучдын ахлагч нар төвтэйгээр шөнийн залбирал хийсэн байна. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан цаг мөч байлаа. Тэгээд би тэрнээс нэг зүйлийг харж ирсэн нь ойлгож ирсэн нь юу вэ гэвэл бурхантай ярилцах зүйл биднэрт ямар олон байд юм бэ гэж. Бурхан автагаа ярилцах зүйл яасан олон байд юм бэ гэж. Өглөө нь ирлээ, шөнө нь хүртэл ярилцахад хүртэл маш олон зүйл. Одоо хүртэл ингээд бид бурхантайгаа ярилцах зүйлсөө биднэрт ямар асар олон байд юм бэ гэж тий. Хайртай хүнтэйгээ одоо юу гэдэг цагийг өнгөрөөж түүний бодол санааг ойлгоход сайхан байдагтай адилхан бурхантай цагийг өнгөрөөж түүнтэй хамт нөхөрлөж өнгөрөх цаг хугацаанууд үнэхээр ерөөлтэй сайхан цаг хугацаа байх юм аа гэж бодсон. Тэгээд өнөөдрийн сэдв маань эзний ерөөл. Тэгээд би хэлж болох хэсгийг сайн мэдэхгүй байна л да. Юу вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө манай Янжмаа ихч маань амарсан тий. Тэгээд түүний бяцхан хүүг ерөөлт гэдэг нэр өгсөн гэж би дуулсан. Тэгээд үнэхээр сайхан нэр өгсөн байлээ. Тэгээд эзний ерөөл гэж эзэн биднэрт хэрхэн ерөөлийг өгд юм бэ гэж. Бид өдөр тутмынхаа амьдралд эзний ерөөлийг хэр хамсаж мэдэж амьдрдаг хүмүүс вэ гэж. Тэгээ өнөөдөр эзэн биднэрт өгсөн асар олон ерөөлөөс маш чухал 3 ерөөлийг бүгдээрээ харцгаая. Тэгээд мэдээж та нарын хамгийн сайн мэддэг, маш сайн мэддэг зүйлсүүд. Гэхдээ бүгдээрээ дахин сануулад бурханд дахиж талархлыг өргөөд те энэ 3 ерөөлөөс хуваалцъя гэж бодлоо. Тэгээ өнөөдөр бол эхлэл номоор хийж байгаа. Пастрын багийнхан ерөнхийдөө ярилцаад за эхлэл номоор бүгдээрээ номлолё. Эхлэл номыг ер нь судлая гэж үзээд одоо ингээд эхлэл 2 дугаар бүлэг маань орж ирж байна. Тэгээд 2 дугаар бүлгийн 5-аас 25 дугаар ишлэл ерөнхийдөө өнөөдөр бид үзэх ёстой. Гэхдээ ер нь өмнө дурддагчээснээр адилаар ерөнхийдөө бүтээлийн хэсгүүд дахин давтагдаж энд хэлж байгаа. Өмнө нь наривчлан за цэддэг өдөр тийм юм, иддэг өдөр ийм юм гэж хэлж ирсэн бол энэ үед дахиж нэг дурдаад за тэнгэр газар огторгын шуудыг бурхан бүтээсэ гэдгийг хэлээд нэг зүйлийг бүтээсэн 7 төр. Тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалаар хамрыг нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ гэж. Хамгийн ихний ерөөл бол амин амьсгал. Бурхан биднэрт амин амьсгалыг өрөөсөн. Тэр амин амьсгалаар дамжуулан хүн бид амьдардаг. Энд юу гэж хэлж байгааг гэвэл амин амьсгалыг хамарт нь оруулаад тэгээд хүн амьд биет болсон юм а гэж хэлж байгаа. Бурхан биднэрт өдөр бүр бид нар яг энэ амин амьсгалыг зарим үед ингээд нөгөө тоохоо байцаа амьдарчдаг. Яг энэ үнэндээ ямар ерөөл болохыг, ямар хിവэл болохыг бид тоохоо байцсан амьдарчдаг. Яг үнэндээ яг энэ цаг мөчид ингээд сууж байгаа та амьсгалж байгаа энэ амьсгал энийг бурхан өнөөдөр танд сойрхсон учраас та энэ газар байх. Бурхан энэ ерөөлийг биднэрт өгсөн учраас энэ ерөөлөөр бид амьдарч байгаа. Амьсгалж байгаа. Амьд биет болон энэ газар амьдарч байгаа. Өдөр бүр амьсгалж өдөр бүр бид нар өдөр бүр гэхээсээ илүү бид нар цаг тутамд тий цаг тутам минут секунд тутамд биднэрт амин амьсгал хэрэгтэй учраас энэ маш чухал зүйл учраас бурхан биднэрт энэ зүйлийг өгсөн. Бид нар амьдарч байх явцдаа бэрхшээл зовлонгууд гарч ирдэг. Маш олон асар олон бэрхшээл зовлонгууд гарч ирэх үед бид энэ гайхалтай том ерөөлөө мартчихсан байдаг. Амин амьсгалтай байгаагаа бид мартчихсан байдаг. Амьдрахыг тэмүүлж байгаа мөртлөө амин амьсгалах цаг нь дуусаж байгаа тэдгэр хүмүүс маш олон байна. Харин бурхан биднэрт энэ ерөөлийг өгсөн юм аах тусна. Амин амьсгалыг амьтай байх
цаашлаад нэг гахалтай зүйлийг өгсөн нь юу вэ гэвэл Есүс Христээр дамжуулан бүр бэлгсэн амьтаа байх ёроолыг өгсөн. Бүр бэлхэн байх, мөнхөд амьдрах тэр ёроолыг Есүс Христээр дамжуулан биднэрт өгсөн. Бид энэ дэлхийн ертөнцийн амьдраад зогсохгүй ирээдүйн тэр гахалтай амьдралыг Бурхан биднэрт Есүс Христээр дамжуулан өгсөн. Тэр биднийг 2 дугаар бүлгээс харах юм бол ингэж. Тэгээд Бурхан 26 дээр бид түр төрхийн дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэр далайн загас, окторгын шууд, мал адгуус бүх газар дэлхийн газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлтваа гэж. Бид Бурханы түр төрхөөр бүтээгдсэн хүмүүс. Гингүүд тэ ямар сонин юм бэ гэд өөрийнхөө гаднах түр төрхөөр та Бурханыг бүд өгнөрэй гэж. Харин Бурхан биднийг зүрх сэтгэлтэй, оюун бодолтой, нинжин сэтгэлтэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй, бусдыг хайрлаж чаддаг, хайраар дүүрэн байлгах, мал адгуус амьтдаас илүүгээр бусдыг хайрлаж хамгаал, оюун бодолтой ийм байхаар өөрийнхөө түр төрхөөр бүтээсэн. Түр төрх гингүүд гаднах махан миний түр төрхөөсөө илүүгээр бид Бурханы зүрх сэтгэлийг өвлөн энэ дэлхий дээр байгаа хүмүүс. Тиймээс бид Бурханы түр төрх буюу бусдыг хайрлаж, бусдыг хамгаалж, бусдад туслаж, бусдыг дэмжиж инхээр өрөөгдсөн нэгэн байна. Амен. За, 3 дахь өрөөл. Нэгдэх бол маш чухал өрөөл байсан. Энэ бол амин амьсгал, амьтай байх, бэлгсэн амьтай байх өрөөл байсан. 3 дахьыг 15 дахь ишлэлээс уншиж үгэй. Эзэн Бурхан хүнийг авчирч эдийн цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгаваа гэж. Цаа өмнөх хэсгийг бас харах юм бол юу гэж хэлж байгааг нь гэвэл 26 дээр тэгээд тэднийг далайн загас, окторгын шууд, мал адгуус, газар бүх газар дэлхийн газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж шийдсэн гэж. Биднэрт өрөөлөөр Бурхан ажил хөдөлмөрийг өрөөлөөр өгчээ. Ажилч хөдөлмөрлөх тэр өрөөлийг биднэрт Бурхан өгсөн. Ажилтай байх, хөдөлмөрлөж чадах, гартай, хуруутай, тэ оюун бодолтой иймэр бүтээсэн. Хүмүүс ажлыг юу гэж боддог вэ гэвэл тэ ямар хэцүү юм бэ? Өслөө туслуулан барин хийгээд яг үнэндээ энэ бол өрөөлсөн. Энэ Бурханаас бидэнд өгч байгаа өрөөл. Тэр эхлээд биднийг тэг үрт ургамал тэдгээр бүх зүйлээр дамжуулаад хоол хүнсээ олж идсэн. Магадгүй тэнд нэг одоо юу гэдэг нь түүхий одоо мах ч юм уу юу ч юм уу тэрийг болгоод идсэн. Тэ өөрсдөө хөдөлмөрлөөсэй. Жимс модонд ургацсан бол түүнийг аваад амруугаа хийгээсэй гэж хүссэн. Ийм ажил хөдөлмөрийг өөрсдийнхөө одоо нөгөө нэг төлөө хөдөлмөрлөөсэй гэж тэр дандаа хүсдэг. Тэр бэлэн байхыг тэ магадгүй тэр чадна. Ямар ч хоол хүнсгүй байх үед Египтээс гараад явж байхад тэднэрт маанаг өгчсэн. Түүгээд ав. Тэгээ хүмүүс их шуналтай л да. Бас өдөр болгон гарч түүхээсээ залхуу үрээд бүүнд нь түүх авцсан. Тэгэл идэл ингээл бас амар сайхандаа жаргах гэжсэн. Харин Бурхан сануулсан. Үгүй ээ. Өдөр бүр түүх өөрсдийнхөө хэрэгцээний хэрээр харин амралтын өдөр болоход түүнээсээ 2 дахин илүүгээр түүгээд ав. Тэгээд амраарай гэж. Түүнээс биш бэлэмжлэх тэ түүж аваал бусад өдрүүдэд намраал ингэхээр биш харин өдөр бүр түүгээд хэрэгцээний хэрээр хөдөлмөрлөхийг хүмүүсээс Бурхан дандаа шаарддаг. Тэгвэл гараа чинь үйлс бүрийг би шагнана гэж. Бид нар цуглаанд хүн авчрах гэж нилээн болж байгаа. Манай альфагийн хүүхдүүд төгссөн чи одоо жоохон алдагдах гээд байгаа. Хойноос нь нилээн юм болж байгаа. Альфа төгсөөд 2-7 хоног болчих. Ерөнхийдөө тэгээд өнгөрсөн 7 хоногт бид нар ярилцаад хүүхдүүдэд эсийн бүлэгт хуваасан. Тэгээд залуучдын эсийн бүлэг 5 эсийн бүлэг байсан бол 10 эсийн бүлэг болгож одоо өргөжсөн. Тэгээ маш олон шин эсийн ахлагч нар бий болсон. Тэгээд одоо бид нэр хөдөлмөрлөё гэж хэлж байгаа.
Нэг хүн 10 хүнтэй нийлж яхаар 2 хүн 5 таваар нь хувааж аваад хойноос нь хөөцөлдөх юм бол илүү үр дүнтэй юм байна гэж. Тэгвэл бурхан туслана. Хөөцлөө туслуулан байгаад уйлаад ч болтугай ургацаа хурааж байгаа тэр бурхан өрөөд юм гэж. Уйлан дуулан байгаад хоёр тишээ найгаад түүнийгээ хурааж байгаа тий тэр нэгнийг бурхан өрөөд юм гэж. Бурхан ивэд юм гэж. Тийм учраас энэ өрөөлийг ажил бол бидний өрөөл. Амьдрахын тулд хийж байгаа бурхнаас өгсөн өрөөл юм аа. Ингэж бодохдоо та баяр хөөртэйгээр ажиллаа хийгэр. Надад өгсөн тий надад баяр хөөртэйгээр өгсөн. Бас нөгөө талаар юу вэ гэхээр Мартин Лютер гэдэг нөгөө нэг шинжилэл хийсэн мундаг хүн байгаа. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл би сайлчин ч гэсэн сайлаа саагаад бурхныг алдаршуулах тэр боломжтой шүү дээ гэж. Тийм учраас та ажил хөдөлмөрөө хийнгээ бурхныг алдаршуулах бүрэн боломж танд байгаа шүү гэж. Гурав дахь дээр нэлээд жоохон төвлөрч ярина. Гурав дахьыг та бүхэнд уншиж өгье. 18-аас эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш юм аа. Би түнд тохирох туслагчийг бий болгоё. Ингээд эзэн бурхан шороогоор хээрийн бүхий л амьтад, огторгуйн бүхий шуудыг урлаад тэднийг хэрхэн дуутахыг үзэхээр Адам давчирч өгчээ. Тэгээд амьд бит бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болвоо гэж. Яг энэ бол бас л нөгөө ажил хөдөлмөрийг Адам хийж байгаа шүү дээ. Бурхан бас амар ажилсаг. Бүтээгээл Адам руу явуулцдаг тий. Адам харж байгаа л за нэг жоохон том чихтэй юм байна. За хөөхөн сүлтэй юм байна. Үүнийг туулаа гэж нэрлэе гэл. Дахиад бүр ягаал явуулангууд нь за энд амар шүд мүд байна тий. Энийг матар гийа. Ийм ажил хөдөлмөрийг тэр хоёр хамтдаа амар ингэж гоё хийжсэн. Бурхан бүтээгээл Адам нэрийг өгөөл мургой ийм ажил хөдөлмөрийг хийжсэн. За тэгсэн чинь бурхан анзаарсан. За ингэж ингэх ч гэсэн энэ хүнд нэг тийм хань хэрэгтэй юм байна гэж. Туслагч хэрэгтэй юм байна. Түүний зүрх сэтгэлийг мэддэг тэр нэгэн хэрэгтэй юм байна. Энэ долоон амьтад дундаас Адам ингээ хараад ер нь бол өөрийнхөө тохирохыг олж харж чадсангүй. Тэгвэл яах вэ гэж. Тэгээд ийхүү харин 21-с иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд нь автуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг суглан авч ормыг нь махаар бөглөжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөө гэж. Эхлээд сонсонгууд их сонирхолтой ч юм шиг. Тэгээ бурхан их ийм хамгийн анхны би л тэгж бодсон. Тэгээд энэ хамгийн анхны мэслийг хийсэн маас. Унтуулаад тий унтуулгыг хийгээл тэнгуүтэ хавиргыг гаргаж ирээл шууд урлаал. Тэгэл Адамыг сэрэнгүүт нь нөгөө гоё л байсан бахал та угаасаа дараагийнхыг нь харах юм бол угаасаа гоё эмхтэй байх. Тэг гарч ирчих. Дараагийнх нь тэр түүнийг харангуйтаа Адам баг хүн төрлөختний хамгийн анхны дөрөв мөртөгш зохиосон баг. Юу гэж хэлж байгааг гэвэл нөгөө бүсгүйг харангуйтаа эн чин яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм аа. Эр хүн надаас давагдсан учраас үүнийг эм хүн гэж нэрлэе гэж хэлж байгаа. Хүн ганцаараа байх нь сайн биш. Энэ бол бурхны өрөөл. Хүн ганцаараа амьдарч чадахгүй. Харин бурхан түнд тохирох туслагчийг бий болгосон. Туслагч гэхээр та жоох юм зэрэглэл доошоо гэж бүү бодоорой. Эмэгтэйчүүдийг сүлд бүтээгээд тий жаахан тийм юм даа гэж. Харин бид туслан дэмжиж, хайрлан хамгаалж, зүрх сэтгэлийг нь ойлгож тэгж бүтээгдсэн юмсан. харах юм бол ингэж хэлж байгаа. 24-өөс харах юм бол ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог гэж хэлж байгаа. Тэгээд энийг би өнгөрсөн нэг семестрийн туршид Библийн теологи гэдэг хичээлийг сонсогчоор сонссон байхгүй юу? Ер нь бол сонсоод хичээл үзсэн. Тэгэхдээ нэг тийм судалгааны ажил хийсэн нь юу вэ гэвэл Христ итгэлийн ариун үерхэл ба гэрлэлт гэсэн тийм судалгааны ажил. Ерөнхийдөө ингээд нөгөө ангиараа хамтдаа
бичсэн. Тэрийг нэг юм тохимол болгох гээд тэг бичээд тэг миний судалж одоо ингээд нэг жоохон судалсан зүйл нь юу вэ гэхээр юу лээ? Ариун амьдралын талаар. За бэлгийн харилцааны талаар. Өсвөрийн хүүхдүүд үүн дээр хэрхэн хандах юм? Ариун үерхэл гэж юу юм? Ариун хурим гэж юу юм? Талаар ерөнхийдөө баг зэрэг ингээд судалсан байхгүй. Тэгээ энэ хэсэг бол маш чухал нэг ишлэл маань болсон юм. Эхлэл 2 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. Энд дээр юу гэж хэлж байгааг бол ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод гэж. Гэр бүлийн харилцаанд орохын тулд яадаг вэ гэвэл эхлээд эцэг эхээ орхидог. Эцэг эхийн хил хязгаараас гардаг гэсэн. Эцэг эхээ орхин түүний хил хязгаараас гараад түүний одоо юу гэдэг хараа хяналтаас гараад харин их нэртэйгээ нэг бий болдог. Нийлэх гэдэг үгийг харсан. Еврейгээр. За нийлэх гэдэг үг нь еврейгээр ямар үг вэ гэсэн чинь хамт байх, хамт амьдрах, нэгдэх гэсэн санааг ерөнхийдөө гэж одоо илтгэдэг байна л да. Тэгсэн чинь нэг мах бод болох гэдэг үг маань болохоор базар гэдэг үг. Тэгсэн чинь энэ болохоор анхных лугаа явах буюу Адамаас хэнийг салгаж авлаа? Эваг салгаж авсан те, Эваг бүтээсэн те. Тэгээд тэр хоёр хурмаа хийгээд нэгэн бие буюу бэлгийн харилцаанд орох үед тэр хоёр буцаад нэг болдог. Нөгөө хавирга нь өөр дээр нэрдэг гэсэн үг. Одоо юу гэж тайлбармаар юм бэ те? Хавирга нь өөр дээр нэрдэг. Тэгээд тэр хоёр нэг бие мах болдог. Нэг зүйл болдог. Анхных лугаа шилждэг гэсэн. Магадгүй те ингээд хавиргагүй явж байсан байх нь шүү дээ те ингээл явж байсан чинь хань ижлээ олоод одоо нэгэн бие болчих. Тэгээд бас нэг мөр гэдэг санааг илтгэдэг энэ базар гэдэг. Бас нэг мөсөн бас насан туршдаа гэдэг санааг илэрхийлдэг. Бас юу гэдэг вэ гэвэл цусан төрөл болох гэдэг санааг илэрхийлдэг байна л да. Энэ үг нь нэг бие мах бод болох гэдэг. Библийн нэг хэсгийг харах нэг Коринт ном дээр нэг хэсгийг харах юм бол юу гэж хэлж байгааг бол эзний нийлүүлснийг хинч бүү салгаа гэж. Эзэн тэр хоёрыг нийлүүлсэн. Эзэн хамтдаа байгаа. Тэр хоёр нэг бие мах бод болж ингэж амьдарч, нэг цухал болж, нэгдэж ингэж амьдарч байгааг нэг бие болон амьдрахаа гэдэг. Эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хоёр тусдаа нэг одоо юу гэдэг юм цул биш. Харин тэр хоёр нэг бие болон амьдарч байгаамаа гэж. Тэгээ Бурханаас өгсөн эхнэр нөхөр хоёр яадаг вэ гэвэл насан туршдаа амьдрах хэрэгтэй. Нэгэн бие болсон тэд насан туршдаа хамт амьдраад үр удмаа тий гарган нэгэн одоо юм мах цул болж ингэж амьдрахыг ерөнхийдөө Бурхан өрөөлөөр өгсөн гэсэн. Биднэрт харин одоо нийгэм дээр ч юм уу элдв зүйл дээр юу хэлж өгнө гэвэл уучлаарай та хоёр тохирохгүй болвол салж болно гэж. Чи энийг биш байсан байж магадгүй гэж. Гүйж явж байгаад өөр хавиргатай нийлцсэн байхгүй. Гүйж явж байгаад өөр хүн рүү ингээд хавирганы яваад орцсон. Тийм учраас Бурхан анханаас нь юуг бий болгосон бэ гэвэл эр хүнээс эм хүнийг авсан. Дараад нь тэд ганцаараа байх нь тийм тохиромжтой бус учраас хоёулаа болж амьдрах ёстой. Гэхдээ хоёр тусдаа хоёр хүн ерөөсөө биш. Харин нэг цул, нэг мах бод бүр цусан төрөл болон амьдарч байгаа ийм хүмүүсийг эхнэр нөхөр хоёроо гэж хэлдэг. Одоохондоо би нөгөө ганцаараа байгаа хавиргалтай малаагүй явж байна. Тэг явж л байгаа х тий хаа нэгэн газар. Тэгээ энэ гэхдээ зөвхөн миний одоо юу гэдэг ингээд харсан зүйл. Тэр нь юу вэ гэвэл би ингэж утсан. Өөр хүмүүс маш олон саналтай л да. Гэхдээ би болохоор ингэж утсан юу вэ гэвэл Адамаас Эваг л гаргасан. Тийм учраас одоо юу гэдэг Адамаас Эваг, одоо Мартаг, Майраг юусаа гаргаагүй. Нэг хүнээс нэг л хүнийг гаргасан. Тэгээд тэр хоёр насан туршдаа хамт байх хэрэгтэй. Тэгэхээр юу вэ гэвэл хүн ганц л одоо эхнэр ганц л нөхөр байх хэрэгтэй байна гэж би бодсон. Тэрнээс биш одоо гэхтэр юу вэ гэвэл чи салж болно. Салаад тэрнтэй нийлж болно. Харин энийг Бурхан асар ихээр эсэргүүцэж байгаа. Юу вэ гэвэл тэр ийм бэлгийн харилцаа буюу ийм зүйлийг юу гэж хэлж байгаа нь ёс бус буюу садрал гэж хэлж байгаа. Энийг миний бүтээсэн буюу хүн үүнийг хийхгүй гэж.
хүн үүнийг үйлдэхгүй гэж. Энийг бүр хууль ёсны бус чиний эхнэр буюу нөхөр болж байгаа юм аа. Хэрвээ чи ийм дэлхийн харилцаанд орж байгаа бол гэж хэлж байгаа. Тиймээс Бурхны өгсөн ёроолыг яг л түн яг тэр чигээр нүгсэн тэр л ёроолыг тэр чигээр нь авч явах ёстой юм аа гэж. Үүнийг Бурхан хүсдэг. Үүнийг Бурхан одоо биднэрт ёроол болгон хүсдэг. Тиймээс ариун байдлыг чандлан одоо сахиад тий ариун байдлыг чандлан сахиж Бурхны тэрл өгсөн тэрл ёроолөөр амьдарч Бурхан магадгүй долгорыг дундагтай нийлүүлээд тий нэг л бий болгож нэг бий болгон бий болж үнэн нэг бий болгон амьдрах тэр ёроолыг хүс. Анхных луга тий анх ямар байсан яг л түн шигээ одоо нөгөө хавирган байж ингэж амьдрах тэр ёроолыг Бурхан биднэрт өгч. Бурхан бүр ингэж маш нарийн зүйлсүүдийг Библиэлд дандаа бичиж үлдээдэг биднэрт. Та нар хэрхэн амьдрах уу? Яах уу? Энэ бүх зүйлийг Бурхан бичиж тэмдэглэж биднэрт өгсөн байдаг. Тиймээс өнөөдөр бүгдээр 3 ёроолыг үзлээ. Эхнийх нь биднэрт амин амьсгалыг Бурхан өгсөн. Энэ бол маш чухал зүйл. Амин амьсгалыг өгөөд амтай, бэлгсэн амтай байх хүртэл ёроолыг биднэрт өгсөн. Дараагийнх нь болохоор бидэнд ажлыг өгсөн. Хөдөлмөрлөж, тий? Хөдөлмөрлөх тэр ёроолыг Бурхан биднэрт өгсөн. Дараагийнх нь болохоор бид нар гав ганцаараа биш. Монголын зүрц зүгэнд байдаг шүү дээ. Ганц мод гал болохгүй. Ганц хүн айл болтгоо маа. Тэ? Тийм учраас ганцаараа байх нь сайн биш юм аа хүмүүс. Харин хоёулаа болоод би бинийгээ дэмжин туслаад, би бинийгээ хайрлан хамгаалаад, зовх цагт нь туслаад, босгоод дэмжээд ингэх явах ёроолыг өгөөд Адамаас Еваг бий болгосон. Гэхдээ одоо юу гэдэг нөгөө нэг эр хүн эцэг гэхээ орхиод их нэртэйгээ нийлж амьдэрдэг. Энэ болохоор манай одоо ёс гэх үү нөхцөл байдал гэх үү манай Монголд бол жоохон сонин тий. Манайх чинь айгүй хийм нөгөө нэг гэр бүлсэг тийм арт түмэн учраас ерөөсөө тавьж явуулж чаддгүй тий. Хөөх юм ин али зовж зүд рүү хүрээдэр али яав хүрээдэр энэ дээр бол бүр шууд яаж ийн үгүй эцэг гэхээ орхиод буюу үр хүүхдтэйгээ хүртэл орхих байхгүй тэр чинь. Хэрвээ эхнэрээ олцсон бол нөхрөө олцсон бол орхих хэрэгтэй. Тэгээд тусдаа тэр баяр хөөртэйгээр тэгж яадаг амьдрах хэрэгтэй. Тэр ёроолыг Бурхан биднэрт өгчлээ. Тэгээд эхнэртэйгээ нийлээд хамтдаа байгаад за бүр цаашлаад мах бодоороо нэгэн бий болоод амьдрах энэ ёроолыг Бурхан биднэрт өгсөн юм байна. Тэгээд 25 дугаар эшлэлээр юу хэлж байгаа юм бэ? Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй гэж. Тэднэрт яг энэ цаг мөчид бол гим нүгэл байгаагүй маа. Дараагийн 3 дугаар бүлэг дээр ер нь арай өөрчлөгдөнө. Гэхдээ энэ хүртэл эхнэр нөхөр хоёр тий нүцгэн тэгээ би бинээс ичлгүйгээр гим нүгэлгүйгээр инхүү амьдарч байж. Тэгээд дүгнэж хэлэхэд 3 зүйл байгаа. Энэ 3 зүйл биднэрт үргэлж байдаг мөртлөө тий бид нар анзаарахгүйгээр ёроол гэж харахгүйгээр өнгөрсөн тийм тохиолдлууд байгаа шүү. Тиймээс та амин амьсгалтай, та бэлгсэн амьтай, та бас ажил хийх, хөдөлмөр хийх тэр ёроолыг Бурханаас хүртсэн бас та ганцаараа бус хүмүүс бидэнд байхаар тий хоёул байхаар ингэж бүтээгдсэн тийм нэг юм аа гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Та хамтдаа босоод хамтдаа залбирая.